Анубис үхэгсдийн ертөнцийн чимээгүй хамгаалагч. Хүн төрлөختөн эрт дээр үеэс үхлийг ойлгохыг оролдож ирсэн. Амьдрал хаан дуусдаг, үхлийн дараа юу болдог, хүн алга болдог уу, эсвэл өөр ертөнц рүү аялдаг уу гэдэг асуултууд олон соёл иргэншлийн төвд оршсоор ирсэн. Харин эртний египтчүүд энэ асуултад хамгийн нарийн, хамгийн гүн гүнзгий хариултыг хайсан ард түмэн байсан. Тэд үхлийг төгсгөл гэж биш, харин шинэ аяллаа эхлэл гэж үздэг байжээ. Тэр аяллаа эхэнд зогсдог нэгэн бурхан байсан нь Анубис юм. Анубис бол үхэгсдийн ертөнцийн хамгаалагч, сүнсийг нөгөө ертөнцөд хүргэгч, оршуулгын ёслолын эзэн бурхан байлаа. Түүнийг хүний биетэй хар өнгийн шанган нохойн толгойтой дүрээр дүрсэлдэг. Орчин үеийн хүмүүсийн хувьд энэ дүр аимшигтай мэт санагдаж болох ч эртний египтчүүдийн хувьд бол энэ бол хамгаалалтын бэлэгдэл байжээ. Анубисын хар өнгө нь үхлийг илэрхийлдэггүй. Харин нийл мөрний үерийн дараах үржил шимтэх өрсний өнгө дахин төрөх шинэ амьдралын эхлэлийг илэрхийлдэг байв. Египтчүүдийн хувьд үхэл бол амьдралын үргэлжлэл байсан учраас Анубис айдас биш, харин шилжилтийн бурхан байжээ. Анубисын домог Египтийн хамгийн алдартай бурхан Осиристэй салшгүй холбоотой. Осирис бол амьдрал, үхэл, дахин төрхийн бурхан байсан. Домогт өгүүлснээр Осирисыг өөрийн ах Сет атаархлын улмаас алж, биеийг нь тасалж дэлхий даяар тараасан гэдэг. Осирисын эхнэр Исида нөхрийнхөө биеийг дахин цуглуулж түүнийг сэргээхийг оролдсон. Энэ үед Анубис Осирисын биеийг хамгаалж анхны муми хийх ёслолыг удирдсан гэж үздэг. Иймээс Анубисыг муми хийх урлагийн анхны хамгаалагч бурхан гэж үздэг байжээ. Египтчүүд хүний биеийг хадгалах нь сүнс буцаж ирэхэд зайлшгүй хэрэгтэй гэж итгэдэг байсан. Тиймээс оршуулгын ёслол бол шашны хамгийн чухал зан үйлүүдийн нэг байсан бөгөөд түүний хамгаалагч нь Анубис байв. Анубис зөвхөн биеийг хамгаалаад зогсохгүй, сүнсийг хамгаалдаг байжээ. Египтчүүд хүн үхсний дараа сүнс нь олон сорилт туулж байж нөгөө ертөнцөд хүрдэг гэж итгэдэг байсан. Тэр аялал аимшигтай, төөрөлт мөр аюултай байсан гэж домогт өгүүлдэг. Харин Анубис тэр замд сүнсийг хамгаалж зөв газарт хүргэдэг байв. Египтийн хамгийн алдартай үхлийн домгийн нэг бол зүрх чигнэх ёслол юм. Энэ бол хүний амьдралын бүх үйлдэлийг үнэлдэг шүүх ажиллагаа байжээ. Сүнс Осирисын шүүх танхимд очиход Анубис түүнийг дагуулan орж ирдэг. Тэнд сүнсний зүрхийг шудраг осны бурхан Матийн үдтэй чигэндэг байсан. Египтчүүдийн ойлголтоор зүрх бол хүний дурсамж, зан чанар, нүгэл, сайн уйл бүхнийг хадгалдаг эрхтэн байв. Хэрвээ зүрх Матийн үдтэй тэнцүү буюу хөнгөн байвал тухайн хүн шудраг амьдарсан гэж үзэж Деважин руу очдог байжээ. Харин зүрх хүнд байвал сүнсийг Амит гэдэг мангас залгиж бүр мөсөн устгадаг гэж итгэдэг байсан. Анубис энэ ёслолд шүүгч биш байсан. Харин үнэн зөв хэмжигч байжээ. Тэр шудраг байдлын бэлэгдэл байсан. Энэ нь Египтийн соёлд маш чухал ойлголт байв. Учир нь тэдний хувьд хүн нас барахад эд хөрөнгө, эрх мэдэл, байр суурь ямарч утгагүй болдог. Харин зөвхөн амьдралын үйлдэл нь л үлддэг гэж үздэг байв. Анубисын дүр шанган нохойтой холбоотой байсан нь бас учиртай. Египтэд шанган ноход оршуулгын газруудын орчимд ихэвчлэн харагддаг байсан. Тэд булшийг ухаж сүтгэх аюултай амьтад байсан ч египтчүүд тэднийг үхэгсдийн ертөнцийн хамгаалагч гэж үзэж эхэлсэн. Ингэж шанган нохойн дүр Анубистай холбогдсон гэж судлаачид үздэг. Анубис Египтийн шашинд маш эртнээс шүтэгдэж эхэлсэн. Зарим судлаачид түүнийг Осирисоос ч өмнө үхэгсдийн бурхан байсан гэж үздэг. Харин цаг хугацааны явцад Осирис гол шүүгч бурхан болж Анубис хамгаалагч, чиглүүлэгч бурхан болж хувирсан байна. Анубис зөвхөн шашны дүр төдий биш байв. Тэд египтчүүдийн амьдралын философийг илэрхийлдэг байлаа. Тэд үхлийг аимшиг гэж үздэггүй байсан. Харин амьдралын дараагийн шат гэж ойлгодог байжээ. Анубис бол энэ шилжилтийн бэлэгдэл байв. Египтийн оршуулгын ёслолын үед санваартнууд Анубисын маск өмсдөг байсан нь маш сонирхолтой баримт юм. Энэ нь ёслолын үеэр санваартан бурхан Анубисын дүрд орж нас барагчдын сүнсийг хамгаалж байна гэж үздэг байжээ. Анубис Египтийн урлагт маш өргөн дүрслэгдсэн байдаг. Саркофаг ханын зураг,
Папирус бичээсүүд дээр Анубис ихэвчлэн мууми хамгаалж зогссон байдлаар дүрслэгддэг. Энэ нь үхэгсдийн амар тайвныг хамгаалж буйг илэрхийлдэг. Хожим Египт грекүүдтэй харилцах үед Анубисын дүр өөр соёлтой холилдсон. Грекүүд Анубисыг Гермес бурхантай адилтхан үздэг байсан. Гермес бол сүнсийг нөгөө ертөнцид хүргэдэг бурхан байсан тул хоёр бурханы үүрэг төстэй гэж үзсэн байдаг. Ингэж Гермес Анубис гэх холимог бэлэгдэл бий болсон. Орчин үеийн соёлд Анубис нууцлаг аимшигтай дүрээр гардаг. Кино, тоглоом, уран зохиолд түүнийг үхлийн бурхан гэж харуулах нь хэлбэг. Гэвч бодит Египтийн ойлголт үүнээс өөр. Анубис бол үхлийг хамгаалдаг, эмх зэгцтэй болгодог бурхан байжээ. Анубисын домог өнөөдөр хүртэл хүмүүсийг татсаар байдаг. Учир нь энэ домог зөвхөн үхлийн тухай биш, харин хүний амьдралын утга, үйлдэлийн үнц нь шударга ёсны тухай өгүүлдэг. Египтчүүдийн үзэж байснаар хүн үхсний дараа юу авч явдаг вэ гэвэл эд хөрөнгө биш, харин амьдралтаа хийсэн үйлдэл, сонголт, зан чанараа авч явдаг гэж үздэг байжээ. Анубис бол үхлийн хамгаалагч төдийгүй хүний амьдралын хариуцлагыг сануулдаг бэлэгдэл юм. Түүний домог бидэнд нэг зүйлийг сануулдаг. Амьдрал хизээ нэгэн өдөр дуусна. Гэхдээ хүн хэрхэн амьдрсан нь хизээ ч алга болдоггүй. Анубис бол аимшигын бурхан биш. Тэр бол хүний хамгийн эмзэг мөчөд зам заадаг чимээгүй хамгаалагч юм. Тэр хүний амьдрал дуусах мөчөд ирдэгч айдас биш, харин шинэ аяллаа эхлэлийг илэрхийлдэг. Магадгүй иймээс Анубисын домог хэдэн мянган жилийн дараач мартагдаагүй хэвээр байна. Учир нь хүн төрлөختөн үхлийн тухай асуултад хариу хайсаар байгаа. Харин эртний Египтчүүд энэ асуултад Анубисын дүрээр дамжуулан хариулсан юм.